Та өөх тосоо хорчих юм бол таны цүс өтгөр нь төс зогсонгошин цүс тунц чинь магадгүй цүсний чулуу үүсэх юм эрсдэлтэй. Тэгэхээр бид нэр өөхнийхээ хэмжээг басгаснаас бүр хорсноос болж бас их ажиглагддаг. Ялангуяа залуу эмэгтэйчүүд, охид бүсгүйчүүдэд их явагдаад байгаа нэг үр дагавар нь болохоор цүсний ялгаралтанд доголддог. Тэгэхээр цүс үүсэх процесс заавал холестерин оролцсон. Тэгэхээр таны цөсөл үүсэж байгаа бол тэрэн дотор чинь холестерин заавал байх ёстой. Гэтэл хэрвээ та энэ хоолтын буруу дэглэм рүү ороод эхэлчих юм бол бид нэр юу болох вэ гэхээр цүс ерөнхийдөө үүсэх процесс нь цүс ялгарах процесс нь доголддог. Тэгэхээр залуу хүмүүс ялангуяа өөх тосыг бүр идэж уухгүй ялгаж хаяад байна штэ тий. Тэгэхээр энэс болж юу болох вэ гэхээр тэр хүнд эрүүл мэндийн асуудлууд үүсч эхэлдэг. За энэний үр дагавар нь юу вэ гэхээр залуу эмэгтэйчүүдэд тэр цөсний өтгөрөл цөсний чулуу гэдэг асуудал бүр их эрт үүсээд байна штэ. Хуучин бол 40-50 хүн цэсний шилуутай хэвийн байдаг байсан бол бүр 10 хэдтэйгээ түрүүний би бас бичлэг дээр ярьжсэн тийм ээ. Тэгэхээр энэ цэс үүсэх процесс хэвийн байх, цэс өөрөө урсах, цэсний өөрийнх нь тэр хөдөлгөөн урсгал нь хэвийн байх энэ бүхэнд бол холестерин тодорхой хэмжээгээр оролцдог учраас хэрвээ та өөх тосоо хорчих юм бол таны цэс өтгөр нь төс зогсонгошин цэс тунц чинь магадгүй цэсний чулуу үүсэх юм эрсдэлтэй. Тэгэхээр бид нэр өөх тос хэрглэж байгаа бол таны цэс хэвийн үүсэх нь байна. Хэвийн ялгарх нь байна. Эсвэргээр хэрвээ та өөх тосоо хит хорчих юм бол таны энэ процесс бол алдагдаж танд өөр эрүүл мэндийн асуудал үүсэх юм эрсдэлтэй болно. Та бүхэнд нэг зар хүргэе. 3 сарын 30 хагас өдөр байгаа. Оройн 19 цагаас бид 2 цагийн хугацаанд үргэлжлэх вебинар явуулна. За энэ вебинарын сэдв нь болохоор цөсний өтгөрөл, цөсний асуудалтай хүмүүст хоол хүнсээ яаж тохируулах вэ? Ямар хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэх вэ? Ямар хүнсний бүтээгдэхүүнийг тодорхой хугацаагаар хязгаарлах талаар ярина. За энэ нь мөн холестерины түвшин өндөр байгаа хүмүүст ч хамааралтай шүү. Мөн гэрийн нөхцөлд хийж болох энгийн эллэг дасгалыг зааж өгнө. Эдгээр эллэг дасгал нь үр дүнтэй бөгөөд танд тусгай орчин нөхцөл шаардахгүйгээр та хааж хийж болох ийм энгийн үр дүнтэй дасгалуудыг зааж өгнө. Хэрвээ та энэ вебинарын талаарх илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл комент хэсэгт нэг гэж бичээрэй. Та эрт хамрагдаад өөрт хэрэгтэй мэдээллийг авч мэдлэгт суралцсан эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийгээрэй. За дараагийн нэг үр дагавар болохоор дааврын өөрчлөлтөнд ордог. Тэгэхээр хүний даавар тэр дотроо болохоор стереол даавар гэж байдаг. Тэгэхээр бидний стрессийн даавар, кортизол даавар байна. Мөн бэлгийн дааврууд байна тий. Эмэгтэй хүмүүсийн хувьд бол эстроген, прогестерон, тэгээд цаашлаад эрэгтэйчүүдийн бол тестостерон гэдэг даавар ярьдаг шүү дээ. Тэгэхээр энэ нөхөн үржихүүн бүхэл даавар үүсэх, хэвийн үүсгэхэд бол бидний биед холестерин тодорхой түвшинд байх ёстой. Хэрвээ холестерины тэр өөх тосны солилцоо алдагдчих юм бол энэ нь бидний кортизолын даавар үүсэх, мөн бэлгийн дааврууд үүсэх энэ явцад бол доголддог. За тэгэхээр хүн орон сууцсан дотор амьдраад ер нь бол хэдэн 100 жил өнгөрж байгаа шүү дээ. Өмнө нь бүр өмнө нь хүнтэй 10,000 жилийн өмнө 100,000 жилийн өмнө хүн ер нь хаана байсан бэ? Орон сууцнд байгаагүй шүү дээ. Байгаль дээр магадгүй уртсан дотор амьдарч ирсэн, агуу дотор амьдарч ирсэн баг. Тэгэхээр тэр тохиолдолд байнгын ийм аюулууд занал учирж байгаа. Тэгэхээр энэ тохиолдолд тэр хүн амьд байх уу эсвэл хоолтой байх уу гэсэн ийм хоёр сонголтын дээр очиход амьд байх нь номер 1 зорилго нь байдаг. Тэгэхээр амьд байх гэдэг бол хүний хэрэгцээний пирамид гэж байдаг. Тэрний хамгийн суур давхарга нь бол амьд байх. Тэгэхээр бид нэр дээр үеэс эртний хүмүүсээс ахуулаад нөхөн үржих гэдэг бол хүний хоёр дахь хэрэгцээ байсан. Эхлээд суур хэрэгцээ нь болохоор амьд үлдэх байсан. Тэгэхээр кортизол даавар буюу стрессийн эсрэг даавар нь хүнд эхлээд бүрлдэж бий болох нь чулуу эсвэл нөхөн үржихүүн даавар бүрлдэж бий болох нь чулуу гэхээр мэдээж кортизол. Яг тэгэхээр амьд үлдэхэд кортизол заавал хэрэгтэй. Айдас аюулаас өөрийгөө аврахад кортизол стресс заавал хэрэгтэй болдог. Тэгэхээр хүний бие эхлээд юугаа бүтээх нөгөө холестериноор даавруудаа бүтээнэ гэх юм бол дарааллын хувьд эхлээд кортизол даавраа бүтээдэг.
Гэтэл таны бид одоо нөгөө өөх тосны солилцоо алдагдчихсан байх юм бол та нөгөө өөх тосоо хорчихсан байх юм бол эхлээд кортизол давраа бүрдүүлчихэд дараагийн одоо үлдэгдлэр ингэж хэлэх юм уу тийм ээ, энгийн үгээр ойлгох юм бол дараагийн түвшинд бол таны нөгөө нөхөн үржихэн давруудыг чинь бүрдүүлж байгаа. Гэтэл та хэрвээ нөгөө өөх тос бага хэрэглээд байх юм бол кортизол давраа үлдвэрлээл дараагийн нөхөн үржихэн даврууд чинь доголдчихно. За тэгэхээр эмэгтэйчүүдийн хувьд юу үүсэх вэ гэхээр өргүүдэл үүснэ тий. Одоо жирэмслэлт бол одоо доголдно тий. Жирэмсэх явц бол доголдно. Олон давартай штэ. Эрэгтэйчүүдийн хувьд болохоор нөгөө өргүүдэл байхаас гадна давхар бэлгийн одоо чалах сулрна. Тэгэхээр энэ одоо эмэгтэйчүүдийн сарын тэмдэг ирэхэд бол их асуудалтай ирнэ. Нөхөн үржихэн насандаа байгаа хэрнээ биений юм нэрхээ болчдөг. Яг хүний бие чинь өөрөө нөгөө хос одоо холимог тижээлтэн учраас бид нэр амьтныхаа тэр өөх тосыг идэж бидний бие чинь өөрийнхөө тэр дааврыг хэвийн байлгаж байгаа байхгүй. Тэгэхээр цагаан олтнуудад нэг ажиглагдаг юм нь эрт одоо цэвэршдэг, биений юм нь одоо мөчлөг нь алдагддаг ч гэдэг юм уу. Энийг магадгүй би эрт цэвэршнэ гэдэг нь эрт цэвэрших гэдэг үг чинь өөрөө ч гэсэн бас нэг тийм зөв үг биш шүү дээ. Ямар нэг бохир байж байгаад цэвэрлж байгаа юм биш шүү дээ. Ер нь бол тэр бэлгийн булчирхаануудын ажиллагаа нь зогсоод бэлгийн даврууд нь ялгархаа болоод эхэлж ийн л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хэрвээ та одоо 30 наснда 35 наснда нөхөн үржих наснда байж байгаад хэрвээ өөх тосныхаа хэрэглээг басгачих юм бол эн чинь таны одоо эрт цэвэршилт явагдах нэг үндэс болно. Эрэгтэйчүүдийн хувьд бол одоо бэлгийн сулралтай болох нэг үндэс болно. Тэгэхээр бид нэр холестерин бол таны одоо нөхөн үржихэд оролцдог ийм чухал нэг хэсэг шүү. Тэгэхээр энэ дээр бас та бодолцоод хэрвээ ямар нэгэн нөхөн үржихэн асуудалтай байгаа бол та өөрийнхөө өөх тосны солилцоог хэвийн болгох дээр анхаараарай гэж бас анхааруулж хэлмээр байна. За тэгэхээр энэ дээр дахиад нэг нэмэт хэлэхэд яг ингээд та өөх тосныхоо хэрэглээг багасгачихсан байлаа гэхэд шууд л одоо саяны хэлсэн юунууд үр дагаврууд гарахгүй л да. Бүр удаан хугацаагаар шүү. Одоо жишээ нь 2-3 сарын дараагаас эхлээд л даавар ерөнхийдөө өөрчлөгдөж эхэлдэг. Тийм учраас та хэрвээ тодорхой хугацаагаар дэглэм барьж байгаа бол эргээд бас амьтны гаралтай өөх тосоо зохистой хэмжээгээр бас хэрэгжилж байгаарай гэж хэлмээр байна.